Ад үзэгдэх зориг номоос амьдралдаа шууд хэрэгжүүлж болох 10 зөвлөгөө. 1. Өнгөрсөн чинь ирээдүйг тодорхойлохгүй. Бидний амьдралд тохиолдсон үйл явдлууд биднийг хэн болохыг тодорхойлох ёсгүй. Өнгөрсөн үе бол зөвхөн нэг түүх. Харин бид ирээдүгээ өөрсдөө бичиж чадна. Хүмүүс ихэвчлэн би багадаа ийм байсан болохоор ийм хүн болсон гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ бидний одоогийн байдал өнгөрсөнд юу тохиолдсноос биш, харин бид ямар зорилготой байгаа вэ гэдгээс хамаардаг. Чи өнөөдрөөс эхлээд өөрийн замыг шинээр тодорхойлох боломжтой. 2. Бусдын бодол санаанаас ангид байх зоригтой бай. Хүмүүс ихэнхдээ бусдын бодолд хит их ач холбогдол өгч тэдэнд таалагдах гэж хичээдэг. Гэвч энэ бол хизээж дуусахгүй эргүүлэг юм. Бусдын бодол бол тэдний асуудал. Харин өөрийн амьдралаа хэрхэн удирдах нь чиний асуудал шүү. Бусдын магтаал, шүүмжлэл хоёр хоёулаа чамайг удирдах болохгүй. Өөрийн үн цэнийг ойлгож, зөв гэж бодсон зүйлээ хийх зоригтой байх хэрэгтэй. 3. Асуудал бол нөхцөл байдал биш. Түүнийг хэрхэн хүлээж авах чинь л чухал юм. Амьдралд хэцүү зүйлс үргэлж тохиолдно. Бид бүхнийг хянаж чадахгүй. Гэхдээ бид өөрсдийн хандлагыг л хянаж чадна. Нэг хүн бүтлгүүтлийг боломж гэж хардаг бол нөгөө хүн үүнийг амьдралын төгсгөлнөөр хүлээж авдаг. Асуудлыг боломж болгох хандлага чамайг бүжирхэг болгох юм. 4. Чиний асуудал бусдын асуудлыг ялгаж сурах нь эрх чөлөөнд хүргэнэ. Бид бусдын амьдралд хит их анхаарал хандуулж, заримдаа тэдний асуудлыг өөрийн асуудал мэтээр хүлээж авдаг шүү дээ. Чи хэн нэгнийг аз жаргалтай болгох үүрэгтэй биш. Түнчлэн хэн нэгэн чамайг ойлгохгүй, дэмжихгүй байвал энэ нь чиний биш, харин тэдний асуудал юм шүү дээ. Өөрийнхөө хариуцах зүйлийг ойлгож, бусдын асуудалд хит их санаа зовхгүй байх нь чамайг илүү чөлөөтэй, амар амгалан болгоно. 5. Аз жаргал гэдэг бол харилцаанаас хамаардаг. Хүн ганцаараа амьдрах боломжгүй. Аз жаргалтай байх хэсэг нь бидний бусадтай хэрхэн харилцаж байгаагаас ихээхэн шалтгаалдаг юм. Хэрэв чи бусдыг өрсөлдөгч гэж харвал стресс, бухимдал, дүүрэн амьдрна. Харин тэднийг хамтрагчаа гэж харвал амьдралын чин чанар огт өөр байх болно. Бусдыг шүүмжлэхээс өмнө тэдний өнцгөөс харж сурах нь амьдралыг хялбар болгодог. 6. Өөрийнхөө үн цэнийг тодорхойлж хүлээн зөвшөөр. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх, магтаалт нь найдаж, өөрийн үнэт зүйлийг тодорхойлох нь чамайг сул дорой нэгэн болгодог. Чи бусдын нүдэнд сайн харагдах гэж амьдрах ёсгүй юм. Хүн бүр өөрийн гэсэн үн цэнтэй бөгөөд энэ нь бусадтай харьцуулалт хийхээс биш, харин өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. 7. Өөрийн амьдралын зорилгоо тодорхойлох. Ямар ч зорилгогүй амьдрах нь далайд хөвж буй завтай адил юм. Өнөөдөр яг одооноос эхлэн өөрөөсөө би юу хүсэж байна гэж асуу. Чи бусдын хүслийг биелүүлэх гэж амьдрах ёсгүй. Харин өөрийн хүсэл мөрөөдөө тодорхойлох хэрэгтэй. Энэ нь амаргүй мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ өөрийн замаа мэдэхгүй байх нь илүү хэцүү нөхцөл байдал юм. 8. Алдхаас бүү ай, харин суралцаарай. Бидний олонх нь алдаа гаргах, шүүмжлүүлэхээс айдаг. Гэвч амжилтанд хүрсэн хүн бүр олон удаа бүтлгүүдэж байж амжилтанд хүрсэн байдаг. Чи алдаанаасаа айх биш, харин дүүгээрээ дамжуулан өсөж хөгжих ёстой. Алдаа гэдэг бол төгсгөл биш, харин шинэ эхлэл юм. 9. Өөртөө итгэж амьдралаа удирд. Хэрвээ чи өөрийн амьдралаа хянахгүй бол бусад хүмүүс чиний өмнөөс шийдвэр гаргаж эхэлдэг. Чи өөрийн амьдралын эзэн нь байх ёстой. Өөрийгөө сул дорой гэж бодох нь чамайг үнэхээр л сул дорой нэгэн болгоно. Харин өөртөө итгэж би чаднаа гэж бодох нь чамайг хүчрэхэг болоход тустай. 10. Бид бүгд одоо энэ мөчид аз жаргалтай байх боломжтой. Аз жаргал гэдэг ирээдүйд хүрэх нэгэн цэг биш юм аа. Бидний ихэнх нь надад илүү их мөнгө байсан бол, илүү их цаг зав гарах юм бол, илүү сайн ажилтай болбол би аз жаргалтай болно гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ аз жаргал яг одоо энэ мөчид чиний гарт байна. Чи өөрийнхөө амьдрал талархаж байгаа зүйлээ үнэлж сурвал одооноос эхлэн аз жаргалтай амьдарч чадна.